Бурхан бас өөрийнхөө үгээр өөрийнхөө бас хүслээр энэ газар авчирсан байна. Тэгээд бидний эзэн бүх алдар нь байх болтугай. Амен. Хамтаа бүгдээрээ Библийн шилээ хамтаа дуудъя. Эзний үгийг нэгэн зүрх сэтгэлээр нэгэн дуу хоолойгоор сүнсний үр жимс. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирахуун юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдгүй. Амен. Тэгэхээр Илч Паул Галат 5 дугаар бүлэг дээр ариун сүнсний үр жимсүүдийг маш тодорхойгоор бидэнд хэлж өгсөн байна. Тэгэд энэ бол энэ ариун сүнсэн дотор алхаж байгаа хүн болгонд байх ёстой, хүн болгоны хүлээх ёстой тэр нэгэн хариуцлага ариун сүнсний үр жимсүүд бол. Яагаад гэвэл бид Бурхны ариун сүнсийг авсан бол энэ ариун сүнсний үр жимс бидний амьдрал дээр заавалчгүй гарах ёстой баг. Тэгээ тийм учраас эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? Та нарыг их жимс ургуулснаар чинь миний дагалдагчид гэдгийг мэдэх болно гэж хэлсэн. Тийм учраас үнэхээр та ариун сүнсийг авсан бол тэр та эзэнтэй уулзсан нэгэн бол энэ үр жимсүүд гарах ёстой гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нар яг онцгойлон эндээс амар тайван байгаа. Амар тайван бол хуучин гэрээн дээр бол ер нь бол дандаа шалом гэдгээр хэрэглэгдсэн. Бараг 200-аад удаа гарсан байгаа шалом гэдгээр. Харин шинэ гэрээ маань грек хэлээр бичигдсэн учраас шинэ гэрээн дээр болохоор айрын. Шинэ гэрээн дээр амар тайвныг айрын гэсэн баг. Тэгэхээр энэ үгийн маань утга нь юу юм бэ гэхээр амар тайван, амар амгалан, ямар нэгэн маргаан тэмцлээс ангид байх гэсэн ийм утгатай шинэ гэрээн дээр бичигдсэн баг. Тэгэхээр бид өнөөдөр ариун сүнсний үр жимс болсон энэ амар тайвныг яаж бид нар тэгвэл амьдралдаа энэ үр жимсийг гаргаж амьдрах юм бэ? Тэгэхээр энэ айрын бидний амьдралд гурван зүйлээр дамжуулан бидний амьдрал дээр үр жимс энэ маань гарч идэг баг. Нэгдүгээрт нь юу юм бэ гэхээр бидний Бурхантай харилцах харилцаан дээр гарч ирдэг тэр үр жимс баг. Яг үнэндээ бол Библи биднийг юу гэж хэлсэн? Бид нар бол Бурхны дайснууд байна гэж хэлсэн шүү дээ. Бид бол нүгэлтэй учраас Бурханаас хүндэрсэн. Тэгээ бид бүр Бурхныг үзен яддаг байсан гэж хэлж байгаа. Тэгээ тэр үед бол Бурхан бит хоёрын хооронд амар амгалан айрын байхгүй байсан баг. Харин энэ зүйл хизээ бий болсон юм бэ? Яг үнэндээ дуулал 7:11-ийг хэлэх юм бол Бурхан бол биднэрт бүр өдөр бүр уур хилэнгээ харуулж чадах тийм Бурхан гэж хэлсэн шүү дээ. Тэгэл яагаад бид нар өдөр болгон Бурхны уур хилэн хүртэх байтал яаж дайснууд байсан бид Бурхантай хайрын болчихвоо. Эфес 6:15 дээр Илч Паул хэлж байгаа. Сайн мэдээ. Сайн мэдээг юу гэж хэлсэн бэ гэхээр Илч Паул энэ бол амар тайвны сайн мэдээ байна гэсэн. Амен. Тэгээ энэ амар тайвны сайн мэдээгээр дамжуулаад Христийн зөвхт байдлаар дамжуулаад Бурхантай дайсан байсан бид нар түүнтэй эвлэрч чадсан юм. Амен. Тиймээс Ром 5:1 дээр хэлж байгаа. Иймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул бидний эзэн Христ Есүсээр дамжин Бурхантай эвлэрсэн. Тэгээ яг энэ Бурхантай эвлэрэх үед Бурхан бит хоёрын дунд юу бий болсон? Дайснууд байсан, үзен яддаг байсан тэр Бурхантайгаа би яг айрын болсон баг. Амен. Тэгээ Библи бидэнд энэ тухай хэлж байгаа. Бид үнэхээр амар тайван гэдэг энэ зүйл Бурханаас ихтэй. Тэгээд энэ юу вэ? Христээр дамжин бидэнд ирсэн. Бурхантай зөв харилцаан дотор байгаа итгэгч хүний амьдрал дээр бол бүр зүрхний гүнд нь яг энэ амар тайван байж идэг. Амар тайван байдаг. Тэгээд Бурханд найдах үед юу болдог вэ? Эсээ 26-гийн 3 дээр хэлж байна. Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг та төгс амар тайван дотор хамгаалнаа. Амен. Бурханд итгэж байгаа үнэхээр түүний дотор бат зогсож байгаа. Тэр нэгнийг Бурхан өөрийнхөө амар тайвнаар хамгаалж өгдөг. Амен. Өнөөдөр таны амьдрал дээр Бурхантай харилцах харилцаан дээр үнэхээр амар тайван байна уу? Энэ Галат 5:22 дээр байгаа амар тайван гэдэг энэ үр жимс та хоёрын харилцаан дээр байна уу? Тэгэхээр түүнд итгэж байгаа бодол санаагаараа бат зогсоод Бурханы тэр төгс амар тайван дотор бид хамгаалагдаж байна уу? Тэгээ яг энэ үед юу болдгоо? Тэгэхээр айдас арилдаг. Нөгөө бидний гимтэй ялтаа гэдэг тийм үү? Тэр буруутгалууд, тэр зүйлсүүд байхгүй болсон гэдгийг бид мэддэг. Бурханы амар тайван миний амьдралд ирэх үед Бурхан бит хоёрын харилцаа үнэхээр эрүүл сайн болоо зогсохгүй. Надад тэр өмгөөлөгч болсон Есүс Христ түүний амлалтуудаар дамжуулан би Бурхантай эвлэрсэн учраас тэр эвлэрэл маань дахиад дараагийн айрын, дахиад дараагийн амар тайвныг
бидний амьдралд бий болгочдөг баг. Тэр нь ямар амар тайван юм бэ гэхээр хоёрдугаарт нь миний зүрх сэтгэл дэх амар амгалан. Тэгэхээр Эфес 2:14 дээр хэлж. Тэр бол бидний амар тайван бөгөөд хоёр хэсгийг нэг болгоод дайсагналыг үгүйх хийсэн гэж. Би тэгээ бурхантай амар тайван болоод ирэхээр дараа нь юу бий болж юм гэхээр миний дотор амар тайван бий болж эхэлж байгаа. Есүс эзэн загалмаа цовдлогдохынхаа өмнөхөн тэр амар тайван, амар амгалангийн тухай дагалдагч нартай ярьж байсан. Тэгээ бид төсөөлөд үзье. Загалмаа цовдлогдох чиж яагаад Есүс эзэн амар тайвны тухай, амар амгалангийн тухай яриад байгаа юм бол. Уг нь бол загалмаа цовдлогдох ч байгаа түүний хувьд бол ийм зүйл яриад байхаар нөхцөл байдал биш байсан. Тийм ээ. Харин тэр Иохан 14:27 дээр хэлсэн. Амар амгалан би та нарт үлдээе. Амар амгалангаа би та нарт өгье. ертөнцийн өгдгөөс өөрийг би та нарт өгч байна. Та нар зүрх сэтгэлээ бүү зовоо гэж. Амен. Бид бурхантай харилцаа маань амар тайван болох үед миний дотор бас тэр амар тайван гэдэг зүйл бий болчихдог. Эзэн Есүс маргааш нь удахгүй үхнэ гэдгээ мэдчихсэн мөртлөө тэр яасан? Амар амгалан сонгосон. Амар амгалан сонгоод тэгээд дагалдагчтай гэсэн. Би та нарт энийг үлдээе. Тэгээ миний өгж байгаа бол дэлхийн өгдгөөс дэлхийн санал болгож байгаагаас өөр амар амгалан юм шүү. Амар тайван юм шүү гэж хэлж байна. Харин дэлхийн өнөөдөр амар бидэнд санал болгодог амар тайвнууд байдаг. Тийм ээ. Одоо цагдаа нар байна. Биднийг бас хамгаална гэл, тийм ээ. Тэгэл эмнэлэг юм уу? Эсвэл хамгаалтын систем юм уу? Камер юм уу? Тийм ээ. Энэ зүйлсүүд нь биднийг ямар ч байсан хамгаална, өвдөх үед эмчилж өгнө. Энэ бол бидэнд бас амар тайван өгнө гэж боддог боловч энэ бол яг туйлын бүрэн төгс амар тайван байж чаддаггүй. Тэгээ манай Солонгост бол тийм байхгүй л дээ. Сая би энд ирсэн байж байгаа хоёр залуу ярихыг сонслоо. Ер нь сүлүү жоох хэцүү болоод байна. Буу худалдаж авт юм уу. Тэгээд ийм том буу авах уу, жижиг буу авах уу гэд ингээд ярьж байгааг сонсоод нөгөө Солонгост ерөөсөө тийм сонсч үзээгүй надад амар сонирхож байгаа. Тэгээд заавалчгүй буу авах хэрэгтэй юу гэсэн чинь харин ер нь бол ингээд цаг төр бас эвгүй болж байна. Ер нь буутаа болох хэрэгтэй юм байна. Гэхдээ бид нэг зүйлийг санах хэрэгтэй. Энэ дэлхий дээр аюулгүй газар гэж байна. Хичнээн би буутаа болоо те гэртээ тэр том буу аваад тавилаач гэсэн энэ дэлхий дээр аюулгүй газар гэж байхгүй шин. Тэр энэ дэлхийн тэр камер юм уу хамгаалтын системүүд тэр цоож цуурганууд юу байдیں۔ Те даатгал юм уу. Тэ энэ бол дэлхийн санал болгож байгаа амар амгалан боловч энэ амар тайван туйлын бүрэн дүрэн биш баг тийм үү. Нэг хэсэгтээ нэг газараа байвал гараад явхаар бусад талбарууд дээрээс бид нэр дахиад амар тайвныг хайх болдог. Харин эзэн Есүс түрүүн 27 дугаар ишлэлээр үгсэн. Би ертөнцийн өгдгөөс өөр амар тайвныг та нарт өгч байна гэж хэлж байна. Тэгэхээр эзний өгдөг тэр амар тайвныг бол бид энэ ертөнцийн амар тайвнаар тодорхойлж чадахгүй гэсэн үг байна. Амен. Энэ дэлхийн хамгийн сайн тэр амар амгалангаар бид нэр эзний өгдөг амар амгалан харьцуулах аргагүй гэсэн үг. Ягаад гэвэл ертөнцийн өгдгөөс өөр буюу энэ ертөнцид байхгүй тэр амар амгаланг амар тайвныг бидэнд өгье гэж хэлж байна. Амен. Тэгэхээр энэ эзний өгдөг амар амгалан бол нөхцөл байдал ямар байхаас шалтгааллахгүй тийм үү? Бидний дотор оршин байж чадах тэр амар амгалан баг. Заримдаа бид нэр гарч яваад юу тохиолдохыг мэдэхгүй. Тийм ээ. Заримдаа ямар хүнд өвчин тусахыг мэдэхгүй. Тийм үр хүүхдүүд маань юу учрахыг бид нэр мэдэхгүй. Тийм ээ. Гэхдээ эзэн Есүсийн өгдөг энэ амар амгалан бол ямар ч үед ганхахгүй гэж хэлж байна. Халелуя. Тийм учраас эзэнтэй би амар тайван харилцаан дотор байхад эзэн надад юу өгнө гэсэн бэ? Өөрийнхөө энэ дэлхийд байхгүй тэр амар амгалан амар тайвныг өгье гэсэн баг. Тэгэхээр чухал зүйл нь юу вэ? Бид нар өнөөдөр энэ амар тайван ариун сүнсний үр жимс гарахын тулд хамгийн чухал зүйл маань юу вэ? Эзэн дотор байгаа. Тийм ээ. Бүх мэдлэг, бүх мэрэгэн ухаанаас дээгүүр өршдөг Бурхны амар тайван гэсэн баг. Тэгэхээр энэ бол дэлхийн амар тайвнаар бид нэр хэмжиж ойлгож чаддаг. Энэ дэлхийн бүх мэрэгэн ухаан, бүх мэдлэг бүгдийг нь багтаасан ч гэсэн тэд яасан? Бурхны амар тайвныг орлож чаддаг гэсэн. Бурхны амар тайван тэрнээс дээр уршиж байгаа гэж. Тэгээ тэр амар тайвныг бид нар авах үед яаж ийнү?
нөгөө дэлхийн үгдгөөс өөр амар тайван бидний дотор орж ирж байгаа. Амен. Харин бид нар Бурхантай харилцах харилцаан дотроосоо амар тайвныг хайх биш, дэлхийн санал болгож байгаа зүйлсүүдээс амар тайвныг хайдаг. Тийм ээ. Тэгээ зарим хүмүүс яадаг вэ? Янз бүрийн зүйл донтож байгаа тийм. Тэгээ тэндээс өгн амар тайвныг олох гээд байсан чинь сүүлдээ донтоод тэр нь бүр амар тайван биш, бүр зовлон болчих. Заримдаа бид нар тэгээд янз бүрийн зүйлсүүдээр амар тайвныг бий болгохыг хүсэж байгаа. Илүү тав тухтай байх юм уу? Тийм ээ. Хүссэн зүйлээ хийх юм уу? Тэгэхээр амар тайван болох юм шиг. Тэгээ хүн болгоно янз бүрийн амар тайвныг хайж байгаа арга замууд байна. Гэхдээ бүх мэдлэг, бүх мэрэгэн ухаан багтаагаад олж чадахгүй тэрний дээр оршдог тэр Бурхны амар тайван таны дотор ирэх үед та энэ дэлхийн өгдгөөс өөр амар тайвныг Бурхан өгдөг. Ямар ч нөхцөл байдалд хөндөгдөхгүй амар тайвныг өгдөг юм байна гэдгийг мэдэж чадах болно. Амен. Тэгээд яг тэр эзэж сольшгүй, жинхэнэ аюулгүй тэр амар тайвныг мэдрэх үед 1-р Петр 3-р бүлэг дээр хэлсэн шиг амар тайвныг эрэл хийлж түүнийг мөшиг гэж хэлсэн байхгүй. Тэгээд тэр амар тайван дотор амьдрахыг хүсэж нөгөө дэлхийн амар тайван гэж санал болгож байгаа зүйлсүүд үнэхээр энэ бол чухал биш юм байна гэдгийг бид ойлгож эхэлдэг. Тэгээд Бурхны өгдөг амар тайвныг мөшгөөрөө эрэл хийлээрэ гэж хэлсэн эзний үг ямар утга учиртай. Яагаад надад энэ хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгохдоо илүү Бурхныг яг эрен хайж эхэлдэг. Амен. Бид нар Бурханд түүний зан чанарт тэр бидний амьдралд хэрхэн яаж ажиллаж байгаа. Үнэхээр амьдралд салхи шуургууд байгаа, давлгаа байгаа, хүнд хэцүү үеуд байгаа. Заримдаа ухрамаар, сүгдмөр үеуд байгаа. Харин эзэн рүү харах үед эзэн бидэнд хэлж би чамд амар амгалангаа өгье. Амен. 3 дугаарт нь ариун сүнсний үр жимсийн амар амгалан бидэнд яг юуны тухай хэлж байгаа гэхээр бусадтай харилцаан дээр амар тайван. Харилцаан дотор маань бусадтайгаа амар тайван байх ёстой гэдгийг Библи бидэнд хэлж байдаг. Матай 5:9 дээр хэлж байгаа. Амар тайвныг тогтоогчд ерөөлтэй. Амен. Мөн Ром 12:18 дээр энэ нь чамаас үл шалтгаална. Чи бүх хүнтэй эвтэй амьдраа. Бүх хүнтэй эвтэй амьдр. Ром 14:19 дээр амар тайвныг тогтоодог, бие бие босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөгдөн. Амен. Тэгэхээр амар тайван бол Бурхан надад өгөөд тэгээ энэ зөвхөн минийх болж байхгүй. Тийм ээ. Ер нь бол эзнээс ирж байгаа ямыг бид нэр зөвхөн минийх гэж тэгэхээр тэр нь ивэл биш болчдөг. Ерөөл биш болчдөг. Харин эзэн намайг тийм үү ерөөлийн үндэс болохын төлөө ерөөдөг тийм үү. Бусдад ивэл болохын төлөө намайг ивэдэг гэдгийг бид нэр санах юм бол надад байгаа зүйлүүд эзнийх. Амен. Бурханаар надад амар тайван өгөгдөөд би л ганцаараа амар тайван амьдрах гэдэг байгаа биш үү. Надаар дамжуулаад хуршид минь бусд хүмүүст бас эзний амар тайван. Амен. Тиймээс амар тайвныг тогтоогоорой. Эвтэй амьдраарай. Тийм ээ. Тэгээд бус бие босгон байгуулаарай. Амен. Библи бидэнд ингэж хэлж. Мэдээж хүмүүсийн харилцаа гэдэг бол амархан зүйл биш. Гэхдээ бид эзний өмнө очихдоо Бурхан минь ээ нөгөө нэг талаант аваад газар булчдаг тийм үү. Тэр зарц шиг биш. Эзэн минь надад таны өгсөн энэ дэлхийгээс олж чадахгүй зөвхөн танд оршин байдаг. Тэр амар тайвныг та надад өгөөд би тэр амар тайвныг би үнэхээр чадхаараа хүмүүст хуваалцаж, чадхаараа би өнөөдөр бусдыг босгон байгуул, чадхаараа би эвтэй амьдрч. Энэ амар тайвныг тогтоогч байхын төлөө би чадхаараа хичээж амьдралаа гэж. Амен. Эзний өмнө зогсохдоо бид нар хэлж чаддаг эзний хүмүүс байцгаая. Амен. Тэгээ бид яг ингэж амар тайвныг тогтоогчд болох үед үнэхээр заримдаа эвлэрхийг хүсэхгүй хүмүүс байдаг. Заримдаа хорсдог хүмүүс байдаг. Заримдаа тэр хүмүүсийн төлөө залбирмааргүй санагддаг. Гэтэ Бурхны амар тайван бол миний зүрх сэтгэлд байхад миний тэр бусдыг харж байгаа эзэн надад хэлж байгаа тэр эвлэрлийг байгуулаа. Тийм ээ. Бусдын төлөө эвтэй амьдраа гэдэг энэ үгсүүд дотор бид тэр хүмүүсийн төлөө залбирч тэднийг уучлж үзэн ядалт хорсол тэхгүйгээр амьдарч чаддаг. Энэ бол Бурхны өгдөг амар тайван. Амен. Тиймээс Филиппой 4:7 дээр хэлж байгаа. Тэгээ Бурхны амар тайван та нарын зүрх сэтгэл санаа бодлыг чинь хамгаалж өгнө. Амен. Амен.
Тэгэхээр ахын дүүснэр минь Галаат 5 дугаар бүлэг дээр гарч байгаа ариун сүнсний үр жимс байгаа. Тэгээ тэн дотор амар тайван байгаа. Тэгээ энэ амар тайван бол зүгээр ингээл тайван суугаал олддог тийм ээ. Энэ дэлхийн амар тайван гэж хэлж байгаа тэр амар тайвнаас өөр гэдгийг бид нар харж байна тийм үү. Дэлхийн санал болгодог амар тайван энэ биш байгаа тийм үү. Энэ аяр нь бол юу вэ? Энэ бол Бурханаас л ирж чаддаг. Энэ аяр нь бол юу вэ? Миний дотор оршин байж болдог. Тэгээд надаар дамжуулаад бас бусдад очиж чаддаг. Амен. Ийм зүйл байна. Тиймээс Галаат 5:22 дээр хэлж байгаа амар тайвнаар бид нар амьдрнаа гэх юм бол энэ гурван зүйлийг байхгүйгээр энэ амар тайвнаар бид нар амьдрах боломжгүй. Энэ амар тайвныг дэлхийгээ сайгаад олох боломжгүй. Тэгээ энэ бол бидний мэдрэмж, бидэнд мэдрэгдэг, бидний мэддэг тэр амар тайван биш гэдгийг санаарай. Халелуя. Тиймээс ахын дүүснэр минь эсний өмнө улам илүү түүний амар тайвныг хүсэмжилж түүнтэй илүү их ойртож тэгээд энэ дэлхий дээр Бурхны тэр амар тайвныг тээж бас энэ Бурхны амар тайвнаар бусдад итгэл, хайр, урам зориг түгээж эсний амар тайвныг эдэлж бас эсний амар тайвныг гэрчилдэг байцгаая. Амен. Хамтдаа бүгдээрээ Бурхантайгаа аян байцгаая. Өөрийнхөө дотор аян байцгаая. Бусадтай бас аян байцгаая. Амен.